шинэ өглөөний мэндийг хүргэе. Бархал ахуйд видкастын цааш шинэхэн дугаар дахин өрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдрийн дугаараар гайхалтай өрмөц бүр юр бусын охтын төлөөлөл болсон хүн хүрэлцэн ирсэн. Ямар гэж бахархалтай, гайхалтай хүн орохоор болсон бэ гэхлээр Эрдэнэ жаргал буюу инхүү шигч манд хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. За та өөрийгөө болон өөрийнхөө хэнийг төлөөлж ирсэн ямар ажил хийдэг хүн болохоор манай үзэгчнээ танилцуулаарай. За гүнж төвийн харьяа охтын манлайлал хөтөлбөрийн төгсөгч наран ингээд бүү хоорондоо ингэж ярилцаад охтын манлайлал хөтөлбөрийн төгсөгчдийн холбоогийн холбоо байгуулсан. Тэрнийхээ ерхий зохицуулагчаар ажиллаж байгаа. Яг манай холбоо юу гэдэг вэ гэх юм бол одоо нөгөө нэг Фрида сангаас санхүүжилт аваад охтын эрх ба ариун цэврийн өрөө төслийнхаа хүрээнд ерхий ажлуудаа явж байгаа. Тийм байна. Зохицуулагч нь босс нь ирсэн байна. За тэгэхээр охтын манлайлалын хөтөлбөрийн төгсөгч гэхээр ер нь бол дандаа охтууд байдаг уу? Тийм ер нь бол яг охтын манлайлал хөтөлбөр маань хамгийн анх 2017 оноос эхэлж ер нь бол хэрэгжилж авсан. Тэгээд би яг хамгийн анхных нь би 2017 оны төгсөгч. Тэгээд түүнээс хойш одоо ингээд 4 дахь удаа энэ төсөлтөө явж байгаа. Яг охтын манлайлалын хөтөлбөрт орсон бүх охтууд маань ер нь бол аль биесээр орж ирдэг. Тийм. Ер нь бол 18-аас 14-өөс эхлүүлээд 18 одоо нөгөө зарим нэг сургуулаа төгсөөд оюутан болоо явж байгаа тийм охтууд байгаа. Тэр төслийн талаар илүү танилцуулаад өгөөд охид ба ариун цэврийн өрөө гэхээр за охтод зориулагдсан ариун цэврийн өрөөний төсөл юм уу? Ер нь бол тийм охтын эрх ингээ хүмүүс бол гайхтал та охтын эрх яхаар ариун цэврийн өрөөтэй ингэж холбоотой гэдэм бэ гэхээр охтын эрх гэдэг нь хүмүүс болгоны хитрхи томоор хүлээж авдаг бол энэ ариун цэврийн өрөө гэдэг асуудал нь жижигхэн мөртлөө бас үнэхээр том асуудал болохоор охтууд сургууль дээрээ өдрийнхөө 3-1 цагийг өнгөрөөдөг бол ариун цэврийн өрөөнд хитрхи бохоор эсвэл заваанаас болоод тэр ингээд байгаа 7 цаг 8 цаг 9 цаг магадгүй түүний сурч цагуудаа ингээд ариун цэврийн өрөөнд бий засч чадахгүй эсвэл ямар нэгэн байдлаар одоо сарын бэлэг нэрсэн үед ингээд хэрэглээс олж чадахгүй эсвэл ингээд гидсэн үед ингээд ашиглаж чадахгүйгээсээ болоод энэ зүрийн асуудал гардаг хичээлээс үжүүлээ авах ч юм уу түүнээс болоод ингээд ирээдүйд хичээлээсээ хоцорхоороо ингээд хичээлд дургу алах эсвэл ингээд цаашлаад тэр хүмүүсийн ингээд ирээдүйн амьдралд нь ингээд баг хэмжээг ингээд саад болдог. Тэг яг энийг харж ингээд би бас нэг 10 жилийн хүүхэд байсан болохоор ер нь бол энэ асуудал ингээд чимээгүй байгаад байх юм биш 10 жилийн өмнө байсан ч 20 жилийн өмнө байсан ч 30 жилийн өмнө байсан ч бүр ингээд ганц 2 сарын өмнө байсан ч гэсэн энэ асуудал хизээч өөрчлөгдөхгүй яг энэ хിവэрэ байгаад байгаа мэн гэж анзаарснаа үндсэн нэрийн төслийн өмнө нэрэлээ хүн болгон тохиолддог гэхдээ нэг тэгээ тоодоггүй л болсон асуудлыг нэг тий надад ч тулгамжсэн зөндөл асуудлууд тэг төслийн өрөөнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа вэ? Ерөн үндсэн 4 үйл ажиллагаа явуулж байгаа. Эхнийх нь болохоор яг охтын эрх ба ариун цэврийн өрөө энэ төслийн хүрээнд чанарын судалгаа хийж байгаа. Энэ чанарын судалгаан дээр маань Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн 700 гаруй охтууд ер нь бол бүүлсэн. Тэгээ судалгаанаас ингэж ийм хүрээтэй ер нь бол ах явна гэж бодоагүй нэг за өсрээ 400 юм уу 500 охтууд бүглэх байх гэж утсан чинь бүр ингээд цаашлаа яваад бид нар ингээд бүр юуныхаа тайлгаа гаргахын тулд ингээд судалгаагаа бүр зогсоохоос өөр аргагүйс тэгээд тайл юугаа судалгаа зогсоосон ч охтууд судалгаа буцаад нэгээд өгөөч бүлэх гэсэн амцсангүй гэд ер нь бол юмнаас харах юм бол ингээд энэ ариун цэврийн өрөө гэдэг асуудал ийм жижиг юм шиг мөртлөө цаагаараа амар том ингээд асар том асуудал болцсон гэдэг ингээд харагдчихж байгаа. Хоёр дахь үндсэн асуудал нь болохоор яг энэ ариун цэврийн өрөөний судалгаан дээр үндэслээд бид нэр үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнгээрээ бид нар өөрсдөө оролцохгүйгээр ингээд бусад ингээд сургуулиудын охтууд яг өөрсдөө сургууль дээр байгаа ариун цэврийн өрөөнийхөө энэ асуудлуудыг гаргаж биднэрт гэр зургуудаа явуулаад бид нар тэр үгээр 3 сарын 9-нд гэрэл зураг үзэсгэлэн гаргасан. Тийм байгаа. Тэгээд 3 дахь маань болохоор яг одоо хэрэгжгээд нөгөө нэг сургуулиудтай 6 сургуультай хамтарч ажиллах юм сургалт байгаа. Энэ сургуультаараа болохоор ер нь бол охтын эрх гэж яг юу юм бид нар яагаад охтын эрхэд энэ ариун цэврийн өрөөг ингэж оруулаад байгаа юм бэ? Ер нь ингээд хүмүүс одоо амар гайхдаг шүү дээ. Яагаад та нар охтын эрх гэж яриад ингээд хөвгүүдээ тоохгүй байгаа эсвэл яагаад ингээд тоохгүй байгаа ингээд энэ охтууд гэдэг нь яагаад бид нар ингээд ялангуяа охид ариун цэврийн өрөө гэж оруулж гисэн бэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүний биологийн асуудал нь нэгс ингээ өөртөө ингээд бичлээ одоо ингээд биологиасаа ингээд арай өрмөц эмэгтэйчүүд ингээд сууж бийдсэн эсвэл сар алган сарын тэмдэгнэр нь хичнээн энэ асуудлууд нь ингээд эрэгтэй хүнээс арай өөр болохоор ингээд одоо жишээлх юм бол нэг жишээ нэх юм бол ариун цэврийн өрөөнийхөө шалгыг арчичаа тэр арчсан альчуураараа суул дээр арчих юм уу тэр хүртэл адаглаад ингээд охтуудын маань эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй болохоор энэ талаар ингээд та нар ингээд чимээгүй өнгөрөх биш харин эсрэг ингээд дуу хоолой хүргээд ингээд гаргаасай гэд 6 сургуулийн охтын клубтэй хамтарч ажиллах гад үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа.
За тэгээд дөрөв дэх хамгийн бүр ингээд энэ төслүүдээс энэ дөрвөн үйл ажиллагааны савхар хамгийн чухал нь ингээд бидний 6 сургуулийнхаа нэг ариун цэвэр үүрэг тохижуулах байгаа. Ингээд 6 сургуулийн охтуудтайгаа бөөнөрөө ингээд цуг суугаад хөрөнгө босгох үйл ажиллагаа ер нь бол хийгээд тэгээд яг жинхэнэ охтууд яг ийм ариун цэвэр үүргэнд бийцэх гад ингээд биднээс нэхэд байгаа мэн гэд үнэхээр мэдэхгүй байл бид нар харуулах гад юм бүр юм жишг ариун цэвэр үүрэг ингээд бид нар өөрсдөө санаачлагаар хийх гээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэг ариун цэврийн өрөө хийн гэхээр амар их төсөн мөг шаардлагатай болж яг танай клуб багш дандаа ингээ өсвөр насны ингээ ер нь л ингээ оюутны сурагч нар байгаа энэ их мөнгийг хаанаас олох юм? Энэ мөнгийг бид нар охтуудаа хэлж хөрөнгө босгох үйл ажиллагаа үнэхээр ер нь бол хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсэж байгаа шүү. Тийм ер нь бол байгууллагатай хамтарч ажиллаад яг охтууд өөрсдөө ч гэсэн ингээд янз бүрийн ингээд гарынхаа доор ингээд юм хийдэг охтууд байл тэраа зарах ч юм уу ярилцж байгаа. Тийм. Тэг энэ том асуудлыг хүүхдүүд өөрсдөө энэ асуудлыг шийдэхгүй бол гээд өөртөө хөдөлж байгаа нь амар сонирхолтой. Одоо гоё юм гэх юм уу? Ингээд томчууд энэ асуудлыг шийдэхгүй байгаа шүү дээ. Бид нар ингээд энтэйгээ эвлэрээ гэсэн бахад охтууд өөрсдөө энэ дээр нөлөөлөөд ажиллана гэхээр вау ямар гайхалтай бүр ингээд браво. Тэгвэл яг төслийн яг энэ гол үндсэн санаа байгаа шүү дээ. Энэ ингээ үнэхээр ингээ мэдээж энэ асуудлыг олж хараад үндсэн дээр ингээд хэрэгжихээр болсон байна. Тэрийг төслийн гол санаа ер нь бол за яг энийг хийхгүй бол болохгүй юм байна гэдэг үзэл санаа ханаас гарсан байна. Сая хөрвүүлсэн чи би бас 10 жил хийсэн гэдгийгсэн. Тэгээд яг гэртээ байжсэн чи манаа дүү ана би шилжлийг ороод ирсэн байхгүй. Тэгэхээр би чи сургуультай бичсэхгүй байсан гэсэн чи амар заван гэд. Тэгтэн яг манай сургуулийн ч гэсэн ариун цэвэр өрөө заван байдаг гэсэн болохоор би нэг ортгүй байсан санаад. Тэгээ ингээ клубийн охтуудтай харилцаад нэрээ та нар ингээ сургуульч ямар идэв ариун цэвэр өрөө ч ямар идэв вэ гэдгийгсэн чи бүгдээр ингээ муухай ийм тийм болохоор ингээ ер нь бол хэрэгэлдэггүй амар муухай ингээ хэрэглэх гээд цэцэлгаанаар болохоор нэг бол ингээд амждаггүй эсвэл багш нар гаргадаг эсвэл гараад орохын хооронд ингээд цэвэрлэгч нар хөөгөөд явуулцдаг гэдэг. Тийм болохоор бид нэр байгалийн олон хүний ингээд байгалийн хэрэгцээ асны асуудлыг ягаа ингээд байгаа юм бол гэж бодоод тэг яг энийг ингээд болиулахыг юу нь бол хүссэндээ энэ ажлыг юу нь лаах хийсэн. Нэрэл яг надад ч гэсэн юм асуудал байгаа болохоор бусдаас байгаа гэдгийг харсан юм байна. Гэхдээ угаасаа яг баг бүх сургууль дээр яг ийм асуудал яг манай дээр ч яг байдаг. Би ч нээл болов. Ингээд ярьж сонсч нэрэл. Гэхдээ би яг жоохон махтай хэлсэн ингээд шалаа харчихснаар ингээд суулгаар харсан ингээд надад би яг бүр яг тэрийг харсан. Би ингээд бага ингэсэн баггүй юу? Нойл орохгүй би ингээд амар их нойл ордсохгүй тэр үед яг нэг санаа тэндэг өрдгөөсөн зүгээр л хаяа уйтахаараа нойл орж урддаг гэсэн байхгүй. Багшаа нойл орчод тэрийг жоохон сэлгэцэж байгаа орж урддаг. Тэгээ нэг удаа ингээд жинхнээсээ бийцэх нойл орсон ч арай үйлчлэг цэвэрлэхээс ахгүй тэгээ гадуур амар шээж мэдсэн тэгээ амар заваа заашгүй цэвэрлж яхад нь орж идэ гэсэн чинь амар шал харцчихсан аа тэр ачаар суулгаар харцсан шууд бүр ингээд зүгээр шууд ингээд харцсан. Тэгээ би ингээд хөөх би ийм суулгаар дандаа бийцдэг байсан биш гэж амар их бодоод тойд амар юу санагдчихсан бүр. Иймэрхүү асуудлаас болоод ч гэсэн охтууд ингээд одоо ингээд чи хараад ингээд дахиад ингээд сургуулийн нэлд орох нь бол дургуалцсан гэдгийгсэн шүү дээ сая. Түүнээс л бод ингээд шээс цад гарах хүчин эсвэл ингээд бөөрийн чулуучтай болох ч юм ингээд өөрсдийнх нь дараа ирээдүйн эрүүл мэндэд амар том асуудал тулгарч байгаа. Тэгээ адаглаад ингээд цэвэрлэгч нар маань ингээд яг ажил ихтэйг бид нар ойлгож байгаа л да. Гэхдээ шал ярьцсан альчуураараа яаж суултар битээ арчилдаа л гэж хүсэж байгаа. Яг хамгийн ингээд ойрын жишээ гэх юм бол өөр альчуур авчирч яагаад арчиж болохгүй гэж. Тэгээ энийг ингээд өөрчилчих юм бол бидний ажил ингээд за үнэхээр нийгэм хүрчжээ гэж ойлгоо. Тэгээ ер нь л баг сайхан ингээл жоохон асуудал зөндөө байдаг гэдэг. Нүүн нөөл оруулах гэсэн шүү дээ. Манай бас ингээл зарим ингээ багш нэг нөөл оруулах байхгүй гэсэн чинь манай ингээ багш танаа нөөл орвол орж нөөл орохгүй бол танаа болохгүй гэж анги багш харагдчихгүй. Гэсэн хүүхд багш зарим багш нар оруулах гэсэн чинь бөөрний чудлуудаа гэлж игээд те манай анги хүүхд нөөл оруулахад багш бөөрний чудлуудаа нөөл орчоод иргээ. Тэгвэл багш нар гаргадаг шүү дээ. Нэг гэсэн манайхан бүгдээрээ бүр ангиар нөөл гарахгүй хөвлө ангиар наа ч багш бөөрний чудлуудаа гээд бүгдээрээ тэгс нөөл орч нэрээ. Тэгээ 90 дараа нэрээд толгом бичгнээс олчих юм болоо багш нараа гаргаж байгаарай. Бас нэрээ авирл нэрээ жигнээс хастай өвчмөмчөнд толж хэцүү тийм. Яг судалгаан дээр минь нэг ингээд бид нар ингээд зөвхөн ийм юугаар асуулгын аргаар биш амаа аргаар судалгаагаа явуулахад ингээд ярьжсэн чинь одоо би ингээд юутай бөөний чулуутай энэ юунаас болсон бэ гэсэн чинь ингээд хитрхи удаа ингээд бицэхгүй явснаас болоод энэ үссэн тийм болохоор ингээд энэ амар хэцүү байгаа гэд хэлжсэн болохоор бид нар ингээд энэ ариун цэвэр өрөө гэдэг чинь энгийн ингээ асуудал биш юм наа гэдгийг илүү ойлгож хүсэн гэх юм уу ингээд арай ингээ хөнгөн бодож исэн гэх юм уу өмнө. Тэгээд энэ асуудлыг авсан үнэхээр зөв юм болсон юм байна гэж дүнж байгаа юм бол. Тэгвэл яг одоо ингээ төсөл хэрэгжүүлж байгаа ингээ олон өсвөр насны охтууд ингээ сургуульд ороод үзэсгэлэн гаргал ингээ явж байгаа шүү дээ. Томчууд хэрхэн яаж хүлээж авч ийн? Олон болохоор яг ингээд
ариун цэвэр өөрөө яг ямар асуудалтай байгаад болохоор та нар ингэж дуурайд байгаа гэж хэлсэн хамгийн ойрын жишээ. Яг тэр нь болохоор одоо юу гэж хэлмээр юм дээ. Ариун цэвэр өөрөө чинь хүний ингээ агцаж хэрэгцээ шүү дээ. Өөр нь тийм байхад ингээд одоо ингээд жишээлх юм бол ингээд гэрэл зургийн үзэсгэлэн дээр маань ингээд одоо ингээд нэг тасалгаа яг ингээд хажуудаа цонхтой цонхоор нь ингээд ямар ч хамгаалалт байхгүй. Одоо ингээд нөгөө талын ингээд одоо ингээд цонхоор хүн харах юм бол харах боломжтой. Эсвэл ингээд тэр тасалгааныхын хаалга нь ингээд ийм засвартай, завсартай ингээд харахад ингээд харах боломжтой. Ариун цэвэр өөрөө ч яаж ингээд хүний ингээд тий хувийн орон зай, хувийн ингээд газар байх хэрэгтэй байтал тийм тэр иймэрхүү асуудлаас ч болоод юм уу энэ дэр ерөөсөө хүмүүс мэддэггүй мэлээ. Одоо хүртэл юм ингэж юу байсан ингээл. Тэг ингээс ихэнх сургууль чинь ингээ охтын ариун цэврийн хэрэглийн хайцтай болсон мэддэг. Тэгсэн чинь тэр хайцсан зүгээр байгаа гэдэг нэр төдий эсвэл зүгээр харагдах байгаа мөрчлөө дотор нь ерөөсөө байдгүй. Ерөөсөө ингээ тэрийг дүүрэн байгаа хинч харж байгаагүй, ерөөсөө хинч дүүргэж байгаагүй ч юм. Тиймэрхүү асуудлууд ямар их байдаг. Тэгээ хүмүүс та нар яагаад ингээ охтууд гэд хөвгүүд ерөөсөө тоодгүй юм бэ гэдэг. Яг ингээ сайн хэлсэнчлэн охид хүүхэд хоёр чинь биологийн юмар арай өөр онцлог. Ингээ хүүхэд одоо ингээд амар заван охидыг амар заван бохир бийцдэг гэдэг штеп. Жишээлх юм бол хүүхэд ингээ бийцснийхаа дараа хурал битэх ашигладаг бас бодох хэрэгтэй. Охидууд бол ингээ барыг байнга ашигладаг штеп. Тийм байхад айж ингээ хогийн саваа арай томруулах ч юм уу тиймэрхүү юм болно хийвэл тэр үнхээр тэр бохир заван гэдэг асуудал нэлээд багч гэсэн дарагдах. Бохгүй юу? Тэгвэл яг охтын ариун цэврийн өрөөнд яг иймэрхүү яг ингээд бидний ингээд шийдэхээс бидрээс ингээд 100% хамаарахгүйгээр өөр ямар байдлаар охтын эрхийг талж байгаа одоо үйлдэлүүд гардаг гэж та бодож байна. Энэ бол бүр амар том ингээд судалгаан дээр өөр нь бол гарч ирсэн. Энэ судалгаа хийсэн нь үнэхээр баяртайгаа яг юу вэ гэсэн чинь сургуулиуд нөгөө хувцас солих хүрээгүй. Тэгээ түүнээсээ болоод ангитай солих гэхээр ингээд хөвгүүд хувцас солиод ингээд дээгүүрх цамцаа ч юм уу даавар хөмдөд тайлгаас ичдэг штэ. Тэгээд 0-ороо хувцас сольж хахад ингээд үеийнх нь охтууд ч юм уу эсвэл өөр ангийнх нь эсвэл найзууд нь ч гэсэн хамаагүй хувцсыг нь аваа авчдаг. Тэгээ түүнээс болоод ингээд бүр ингээд хичээлдээ орж чадахгүй, бүр эсвэл хичээлээс хоцорсон тохиолдлууд хүртэл гарч ирсэн. Тэгээд бас нэг жишээ гэх юм бол одоо ингээд хаалганууд ингээд ер нь бол хөвчлэн ингээд чажгүй байдаг штэ. Тэгсэн чинь ингээд бицээс суучих чинь хүүхдүүд ингээд амар хүчтэй хаалгаа онгоолгож ингээд шоолдог ч юм уу эсвэл ингээд одоо ингээд сарын тэмдэг нэр хэрэглээ солих гээд ингээд дуурдаг та ингээд наал нь ингээд дөрөр гэд тэгж мэгж жаад хүртэл ингээд шаалдаг ч юм уу ингээд чиний сарын тэмдэгч ирсэн юм уу уулын чинь өөрт нь ч гэсэн тулгардаг асуудал юу нь болох болны л ингээд даван тулдаг одоо охтууд ингээд даван тулдаг юм байгаа шүү дээ тэгж чаа чинь нэг шаалгах ч юм уу эсвэл ингээд хамгийн нэг амар жишээ гэх юм бол бицсаа сууж исэн чинь дээрэс нь ингээд зураг дараад байгаа чиг гэжсэн чимээ гарахаар ингээд харсан чинь дээрэс нь ингээд одоо ингээд тасалгааныхан дээгүүр ингээд зургийг авч исэн чинь тийм тохиолдол хүртэл гарч ирсэн ингээд амар тийм юмнууд юм бол их байсан. Нүг Солонгосын кинон дээр нэг бүлий дээрлэлдэг кинон дээр өстой харж исэн сонсч исэн юмнууд очно. Яг нэг кино чи амьдралаас идэлсэн байхаа гэж. Ерөөсөн Монголд иймэрхүү юмуд болдог гэж ерөөсөө төсөөлөгдөөчгүй бодоочгүй юм байна. Харин тиймэрхүү асуудал бүр яг энэ судалгаагаа бүр ингээд удахгүй бид нар ингээд илүү дэлгэрэнгүй ингэж тайлан болгож юу нь бол цахим уцаараа тарах чаа. Тэгэхээр асуу зэрэг эзэмнээрээ. Тэр яг энэ үйлдэлийг хийж байгаа хүмүүс нь өөрсдөө охтууд байгаад гэж байгаа нэхэр бас ямар харамсалтай байгаа юм. Тэгээ зарим сургууль одоо яг эрэгтэй эмэгтэй нойл нь ингээд нэг байх нь зарим талаа сайн ч зарим талаа амар муудалтай гэдгийг бас энэ судалгаагаар харуулж өгсөн. Яагаад вэ гэсэн чинь эрэгтэй нойлтой хамт болохоор ингээд октод бицс чаддгүй хичээд эсвэл ингээд зарим хөвгүүд нь яг ингээд сайн хэлсэн шиг дээгүүр даавар нь харах ч юм уу тиймэрхүү асуудал амар их гарч ирсэн болохоор эрэгтэй нойлтой ингээд эрэгтэй эмэгтэй нойл цуг байх нь нэг талаараа зөв нэг талаараа буруу гэдэгс хүмүүс ойлгоосоо гэж амар хүсэж байна. Тэгээд яг ийм нойл ийм сул дурам биш ийм хөлөө тавиад ингээд явган суугаа бицдэг бид ч тэгэхээр бас ингээд октодод нэлээд дургүй ингээд одоо хэрэглэхээс ингээд зайлсхийд юм элэ ингээд одоо ингээд гадуур нь ингээд заваарж маваарцсан тэр гიშгээс хүсэл ингээд шижиглээд тэг яг зарим сургуулийн удирдлагууд бол тэрийг амар дуртай яа ингээд хэрэглээ гэж байгаа ч гэсэн яа ингээд октодынхаа өнцгөөс харах юм бол тэр нь үнэхээр хэрэггүй ингээд амар духгүй ингээд сургууль дээр яалч хүн ингээд 2 цаг өдөр ингээд хэрэглээс тустай болж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд өмнө ингээд тийм сургууль тийм 0-д сургууль сурдаг сургууль тэнгууд ингээ хэрэглэх мэл үнэхээр солихгүй. Тэгээ тэр сургууль бүр ингээ хаалгач яддаг зай бүр ингээ нэр хаалгах байхгүй ингээ бүр ямар ч хаалгахгүй. Ингээ 0-д ингээ ямар ч хаалгахгүй. Тэгээ ингээ үүдэндээ юм давуу те зүгтээ тэр даван зүгээр ингээ толгойлгаад. Бус юм харагддаг тийм 0-сахгүй. Тэгээ тэр Монголд биш л те хятад гэсэн. Тэгээд нөгөө ганцхан тийм суул дуртай тэр суул дур мэдээж сонгорхоо юу. Тэн тэгээл ариун цэвэр хэрэглээс олох бүр амар хэцүү. Нэгнийгаа ингээ шийд чадварыг харж ийг бодлоо бүр сонсгоо бүр ингээ яг хөөдсөн цуусаа харж ийг гэхээр бүр
амар ивгүй. Тэг амар тухгүй байдаг. Тэнгүүд миний хувьд ингээд 0 ариун цэврийн ер нь л нэг тиймэр тухтай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд тухгүй бахаар амар хэцүү байдаг гэсэн. Тэгээ би яаж ч өөрчилж чадахгүй би юу ч хэлээд ямар ч нэмээгүй болохоор айгүй хэцүү байдаг. Ер нь бол хүний хамгийн ингээд юм тухтай байх хэрэгтэй газар нь ингээ хүний ингээ бүр ингээд орхоос ингээд имзэглээ дайжаа цутах газар болсон дүн амар харамсаж байгаа. Ер нь ингээд тэр хүн чинь тэр ариун цэврийн өрөөнд чинь л ингээ гадуур явж захтаа орхоор ингээд яг ингээд тухтай байх хэрэгтэй шүү дээ. Ингээд өөрөө хувийн орон зайтай хүссэн юм аа ингээд одоо ингээ бийцсэн үү яа нү тийм байх ч юусоо тэгж чадахгүй байгаа амар хэцүү байна. Гэтэ би нэг юм би бас ингээд 0-д ингээл нэгнийгаа ингээл амар хэлж мэдэн шүү. Би дуурж махсан амар санаад. Тэг ингээд дуурахгүй амар ингээл бүр ингэж мөнгөөр мангар удаа шүү дээ. Тэг ингээд нэг удаа ингээд 0 ингээд цацуулахаас өмнө хороод багшаас гоо 0 ороод газ хүүхдүүдийг цацахаас өмнө одоо хэрлээс болоод 0 орчдөг. Хүүхдүүд ороод ирсэн. Тэг ингээд гарч чаддгүй 0-оос ягаад ч юм ингээд тэгээ сарын тэнд ингээ өнөртэй шүү дээ. Тэр үед бүр үнэхээр амар хэцүү бүр ингээ нэлээд бараг дахиад нэг 20-30 минут баймар санагдчих. Ингээ түүсийн одоо хийн орц яага гардгүй ингээ ёо газ засуулж яах ч ингээл амар. Тиймэрхүү тохиолдол надад байгаа юм байна. Гэтэ би өөрийгөө хичээж мэд санаа зовдөг гэж босон чи санаа зовдөг юм байна. Айгүй хичдэг юм байна. Ер нь ингээд 0-тай ингээ аяхаа ингээд одоо ингээд дэлгүүрүүд юм ч гэсэн 0 ингээд дотор ингээд нэвтэйхэн дуу явж идэж штэ. Аяхаа яг тийм байх юм бол ингээ охтууд маань санаа зовхоргүй ингээд тиймээ санагдаад байгаа юм л нь. Гэтэ уг нь яг өөртөө л нэгнийхээ хийж байгааг анхаарах ёсгүй үсттэй зүгээр ингээд яагаад тэгээд байгаа юм сонирхолтой юм. Ер нь бол тэр сарын тэмдгийн ирсэн үед ингээ ариун цэврээр хэрэглэж байгаа эсвэл худалдаж авч байгаа уул нохтууд ингээ яаж ингээ өөртөө шалгах байлчмаар байгаа байхгүй юу охтууд маань. Нэгнийгээ өөртөө тийм өөрөө бас тийм юм. Тэгвэл яг охид одоо яг танай клубын охтууд яг энэ дээр ингээд өөрчлөлт хийхээр л ажиллаж байгаа юм шүү дээ. Гэтэ ингээд маллалын хөтөлбөрийн төгсөж охтууд ажиллаа. Тэнгүүд бусад охтууд яг клубд байдаггүй охтууд хэрхэн яаж нөлөөлж болох вэ? Яг үүний төлөө. Хэрэг өсгөх юм бол манай клубд орж ирж болно. Яг ингээ бид нар за зөвхөн манлайлал хөтөлбөр гэхгүйгээр бусад охтуудын ч гэсэн санаа бодлыг сонсч үзье гэж бодоод байгаа. Тэгээд эсвэл өөртөө ингээд сургуулийнхаа нийгмийн ажилтан захирлуудтай ингээ хэлж болно. Манай нойл юм байна, ийм асуудалтай байгаад болохоор бид нар ингэж энийг ингээ шийдмээр байна гэх юм бол сургуулийн нийгмийн ажилтан захирлууд бас ингээд гоё эрэг хүлээж авдаг юм байлээ. Зарим сургуулийн нийгмийн ажилтнууд бол тэгээд их боломж бас байгаа. Тийм ээ тий. Одоо тэгвэл яг ингээд өсвөр насны охтуудад яг ингээд энэ тулгамдж байгаа асуудлын талаар за одоо яг үүнээс гадна ингээд сургуулийн орчинд л одоо энэ асуудал тулгамдаад нэг гэж үзсэн шүү дээ. Өөр ямар нэг байдлаар одоо 080 ариун цэвэр өрөөнөөс гадна яг ингээд тулгамдж байгаа асуудлууд юу байсан бэ? Судалгаан дээр чинь яг тиймэрхүү талаар дүгтгдсэн байсан уу? Тэр яг сүүлийн асуултан дээр харуулж өгсөн. Тэгсэн чи тэрэн дээр болохоор охтууд бинийгаа ингээд биеийн ингээд гадна байдлаар амар дүгндэг гэсэн асуудал амар гарч ирсэн. Ингээд тэр хүүхэд өндөр наам өргөн бүдүүн ямар ч жишээ тэр хүн чинь ингээд дэлхийдээ дахин татагдчихгүй хүн болоод ингээд улан төрөө гараад ирсэн байхад ингээд чи ингээд хитрхи юм юу бай өндөр байна эсвэл хитрхи намхан байна эсвэл чи хитрхи бүдүүн байна чи хитрхи тарган байна эсвэл бүр хитрхи турхай байна гэдэг дээр амар ингээд одоо ингээд илүү анхаарлаа хандуулдаг тэр хүнийг ингээд хувь хүн талаас нь биш зөвхөн ингээд гадна ингээд харж байгаа үзмжээсээ болоод түүнээс болоод зарим охтууд маань ингээд өөртөө итгэлгүй болоод ингээд үнэхээр зүгээр л тэр хүүхэд тэгэж хэлж байгаас бусад хүмүүст энгийн зүгээр яг ингээд өөртөө таарсан байх шүлдөө ч юм уу тийм байхад ингэж тэрнээсээ болоод ингээд өөрөө дуртай оцсон хүмүүсгүйч байх юм уу эсвэл өөртөө ингэж анхаарал ингээд тавьж чадахгүй ингээд яна хүн намайг тэгээ бодчиход ингээд бодчиход гэсэн айцтай болцсон байт юм байна гэдгийг анзаарсан. Тэр өсвөр насны хүмүүс нөгөө амар эмзэг дээрээ яг иймэрхүү одоо хэнийг нэг үзэл бодлыг амар ингээд чухалчлаад идэв шүү дээ. Яг тийм л юм. Гэтэ сүүлийн үед анзаарагдаад байгаа юм нэгнийгаа ингээд амар доромжлоод бүр ингээд жинхэнэ утгаараа ингээд доромжлоод дээрлэхэд яг бүүлийдээд ингээд гадуурхаж байгаа үг хэллэг ашигласнаа тэрийгээ ингээд юу ч болоогүй юм шиг тавлам штэ. Эсвэл чи ихтрх би яг үнийг хэлжээ чи ихтрхийн ингээд шүүмжлэж хүлээж аваа. Одоо эмзэг хүлээж аваад байна гэж амар хэлсэн гэсэн. Одоо ингээд сургуулиуд дээр амар ингээд дээрлэлт юм гарч байгаа байхгүй. Бид нар ингээд бүдингийн урлаг зал руу оруулаад энийг үзээрэй. Нэгнийгаа дээрлэж болохгүй эн чи ингээд дээрлэх гаргангууд хүүхдүүд яг энэ дээрлэлч үгэд мэдж байгаа юм яг өөрсдөө харилцаанд дээрлэлд яваад байгаа нэг анзаарахгүй тэрийг зүгээр зүйлгээ хүлээж аваад байгаа юм санагцсан. Аг миний эргэн тойрнчтай яг тийм хөдөлгөөн авахгүй ингээд нөгөө ангийнхан ч юм уу манай ангийнхан ч юм уу нэгнийгээ амьд тэгдэг. Тэгээ ингээд яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд ингээд тарган турхаа бүдүүнээс гадна амар сонио юм дээр байдаг нь хөхний сайз. Эсвэл нөгөө том болох тус юм ингээд одоо ингээд энийх амар том штэ ингээд албаар ингээ хөвгүүдийг яах гад энийгээ бүр ингээ тодтогч хүмүүстэйгээд энийг ардуур амар тэгэж ярьж мэрдэг. Тэгэл үгүй
яг тэгэж тэгэл ингээд заримдаа эсвэл ингээд үгүй шудраг байх хэрэгтэй гэж өөрт нь ингээд чи одоо яг алцах гэдэг юм уу гэд нэгэндээ шууд тэгэж хэлж мэлээл нөгөөх нь зүгээр л мөрөөрөө байж байгаа тохиолдод ч тийм яг өөрөө сургуулийн хүрээнд нэг тиймэрхүү байгаа. Их сургуулийн хувьд ер нь иймэрхүү асуудлууд хэрэг гарч байна. Таны яг өнцгөөс. Миний өнцгөөс бол арай нэг юм доктортой болсон байдаг гэх юм уу? Одоо ингээ өөртөө ингээ сэтгэл зүйн байдал нь одоо ингээ тэр хүүхэд ямар одоо миний хувьд ингээ анзаарч байгаа. Одоо миний эргэн тойрны ингээ одоо ингээ доктод байгаа штэ ингээ тэр хүн ямар хувц хүмүүстэй маа надад ингээд ямар ч хамаагүй яг өөрийнхөө ингээд амьдралаар өөрийнхөө мөрөөр амьдарч байгаа л бол тэр нь болоо гэсэн үзэл хандлага тогтцсон юм шиг санаж байна. Эсвэл зөвхөн ингээд миний хүрээлэлч тийм байж магадгүй те. Яг гэтээ яг ингээд бусад доктод маань яг тэр ахгүй ингээд бусад хүмүүс чинь хитрхи ингээ өөрөө ингээ бусдын анхаарал доор ингээ хараан доор ингээ байхгүйгээр өөрөө хүссэн юмсууд ингээ өөрөө үнэхээр ингээ дэлгүүр ороод наа энэ надад таарахгүй байх үү эсвэл энэ надад тэнийг харагдах үү гэж бодхоос өмнө эхлээ өмсөө үзчих хэрэгтэй. Тэр офицыг хүмүүсөө үнэхээр таарахгүй байл окей. Гэтэ ягаад ингээд за надад тэгвэл ингээд одоо тохирохгүй байх юм бол энэ надад тохирохгүй байгаа юм байна. Тэгвэл арай өөрчлөөд энийг өмсөд үзье ч юм уу. Тэгээд ер нь бол хүн чинь ингээ өөрөө стилийг ингээд энийг нэсгэрч хайсаар болд нь шүү дээ. Тийм хаад ингээд ямар нэгэн байдлаар хин нэг хэлсэн үгэнд ингээ санаа зовоод хичээд дэлгүүр хэсгээсээ хүртэл ингээд айдаг болцсон байсан охтууд тэгээд ах тийм ил гэж боддог. Гэтэ хүн болго ингээл хүний бодлыг битгий тоо гэж байгаа шүү дээ. Яг миний хувьд ингээ хүний бодлыг тоохгүй байж би чаддгүй байхгүй ингээд тоохгүй бай номноо энэ чинь ингээ зүгээр л хилцэн чи битгий тоо гэсэн чи үнэхээр бодогдоод би тэр нь шаналаад бүр ингээд депрессэд бараг ингээ нойргоо хонж манад бүр ингээ галзуурдаг зөө. Таны хувьд ингээд начиг охтууд бас байгаа хаа гэж би бодож ин нэг яаж одоо жоохон ч болов тэр зүйл ингээ акцент өгөхгүйгээр ингээд жоохон амар амгалан байх уу? Би ясаа тийм охин байсан байхгүй юу? Зүгээр яг би яг ингэж юм бол бодгуулсан гээд тэр хүн намайг юу гэж бодох нь ингээ хамаагүй байна. Гэтэ тэр ингээд миний толгойн ингээ тоглогдол байгаа штэ хэлсэн үг нь. Тийм болохоор ингээ тоглохгүй тулд юу яах хэрэгтэй? Өөрөө тустай өөр юм хийх хэрэгтэй. Номын шудартай бол номоо шаад ингээ тэр ингээ зүйлдээ илүү анхаарад эсвэл ингээ туртай ингээ хамтлагаа дуучнаа эсвэл туртай юмаа ингээ хийгээд тэгж байх хэрэгтэй. Хүн ингээ миний анзаарсан айдлах ингээ юм хийхгүй зүгээр суух тусам улам тэр нь бодогдоод идэм шиг санагдаад идэв. Гэтэ би бүр ингэдэж шít хичээл хийх хэрэгтэй байгаа штэ. Тэрийг бүр хайж байгаа хийх бүх юм хайж байгаа тэр төлөөс бодож яагаа ингэсэн бол би нэрээ тэгсэн юм байгаа таа гэд тэгээ бүр ингэ шун унтахгүй эсвэл ингэ нөгөө ээж ингэ намайг амар эмо гэл ингээл бүр тэгдэсгүй эсвэл ингэ манай залуу юм ээ. Эмээ ингэ надаас энэ эмо гэж үгсэн үгийн эргүүцсэн гэдэг үг. Эргүүцсэн гэсэн үг юм. Номоо дандаа эргүүтэд байт юм. Ээж Facebook дээр дандаа манайх ямар заа гэж бичингүү тийм ээ. Ямар нэг эргүүцсэн гэж ойлгоцсон. Тэгээд сүүлдээ нөгөө тэгэж их би шаналаад байгаа штэ. Тэнгүүд бүр ингээд эмээ бүр ингээд амар гайхаад чи яага уйлаад байгаа ингээд би ингээд гэрте орж ирэл зүгээр л өглөө давтхандаа суух гэж явснаа оройн орж ирээ уйлж уйлангууд гэрийнхэн бүр ингээд одоо тэр хүмүүс чи ихэндээ бол ингээд амар өөртөөхөөр ажилтдаг ус ахгүй. Ста нэрээ одоо нарчуу юу хүмүүс тэгээд сүултээ ингээд намаа бүр амар тэгээд тахаар амар айж мэйсэн юм шиг лээ. Намаа яасан хий юм гэсэн ингээд. Тэгээд сургууль тусахгүй тийм эмээ очиод гэснээр эмээ ингээд надад зориулж өгсөн байхгүй. Юу ч болсон эмээтэй илэрээ эмээ нь үргэлж чиний талд байна гэх. Өөрх юм би. Харин тэгээд би бас боцсон л таа. Намайг хайрладаг хүмүүсийн төлөө ч юм уу. Тийм зүйл би шаналаад байгаа шүү дээ. Тэгээд намайг хайрладаг, намайг үнэлдэг хүмүүсийг би гомдоон барин намайг хайрладаггүй, намайг үл ошоодаг зүйл ингээд шаналаад байгаа юм байна. Тэр хүмүүсийг амар гомдооч дээ гэж би айгүй их бодсон. Ер нь тэгээд хамгийн дотн гэр бүл ч юм уу чихэн ингээд найзууд эсвэл ингээд хамгийн урд нь хүндээ жоохон муухайш гаргаад за энэ хүн яах вэ гэдэг юм шиг санагцсан. Тэгээд ер нь лайл болох тэхгүйгээр тэрнтэйгээ тэмцэж явж байгаа юм уу эсвэл үү? Тэгэл ер нь өөртөө чинь сонио харцад байгаа эсвэл ингээд тэр ингээ байнг татагдаад байвал зүгээр л тэрний хаяад өөр чинь илүү гоё ингээ тий ингээ чиний хамааг ойлгоо чиний төлөө гэсэн хүмүүсийн төлөө за энэ хүн надаа ингээд миний сэтгэлд ингээд юм хийгээд байгаа энийг хайч энэ хүн намайг ингээд энэ сонио байдлаас нь гарах гэдэг юм байна гэд тэр хүн рүү ингээд илүү атсан байх. Тийм ба тий. Тэгвэл таны хувьд ч гэсэн та ингээл амар эмзэж хүлээж авдаг байснаа өөр нь хизэнээс байсан бэ? Мэдчихэд байсан уу эсвэл бас ингээ урт хугацааны ингээл бас тэмцэл явагдсан уу? Би юу нь бол өнгөрсөн жилээс л юу нь бол тэрийг би яагаад ингээ хүмүүсийн юу нь хэлснээр ингээд эндээ санаа зовох хэрэгтэй гэж бодсон. Яг ингээд хүн ингээд өөрийнхөө сонирхсан юм хүссэн юмаа хийж хахад бусад хүмүүсийн хэлж байгаа юм юу нь бол нэг хамаагүй гэж би юу нь бол яг энийгээ ингээ хийгээд хэрэгжүүлээд хэлснээс хойш мэдэж байгаа. Одоо ингээд хүмүүс намайг огт ирэх байран зэрэг өрөө гэж ярихаар
Эсэн чи ингээд ариун цэврийн дарах их гэдэг юм гээд зүгээр яг тэгээд хэлсэн баггүй. Тэгэхээр би өөрөө хүссэн юмыг өөрөө хүссэн үедээ хүссэн ингээд юм хийх чинь тийм баха чи ингээд хэлэх нь юу нь бол чамд нэг хамаатай асуудал биш ээ. Гэ яг анх ингээд юу нь бол тэгэж хэлснээс эхлээд миний бүх юм ингээд өөрчлөгдсөн гэх юм уу. Үнэхээр энэ асуудал бол амар том байгаа гэдгийг би мэдж тэр хүн мэдэхгүй байгаа. Тэгээ энэ асуудлыг ингээ хийснээр ингээд надад ингээд баг ч гэсэн ингээд миний сэтгэлд ингээд за би үнэхээр ингээ энийг хийгээд хүмүүст хүрж ийн ингээд юм маань ингээ хүмүүст ингээд баг ч гэсэн ингээд хүмүүст ингээд ойлгоод эхэлж байна гэж бодохоор ингээд амар гой мэдрэмж авсан байхгүй юу. Тийм. Тэгээ тэрнээсээ эхлээл за би хин нэгний хараатай байх хэрэгтэй. Ер нь бол ингээ хүмүүсийн ингээ хэлснэ үгээр байна гэдэг чинь тэр хүний хараад байдалд орчиж байгаа хгүй. Тийм болохоор би яг ингэж утсан чи өөр хоороо амьдрах уу эсвэл хин нэгний хараад байх уу? Тэгээд би яг чи ингээд одоо ганц л болчихж байгаа нас шүү дээ. Тэрнээр чи хин нэгний хараадаар амьдрах юм бол амьдраад юу яах юм бэ гэж бодоод ингээд хин ч намайг юу гэж хэлсэн. Ер нь бол ингээд чихний хажуу гэж явдаг. Гэтэ яг ингээд бодоод ингээд хүмүүстэй ярилцаал яг ингээх ёстой юм биш үү? Энэ зөв юм шүү гэж ойлгосон хүмүүс амар олон удаа энийг хүн болгочихсан байгаа шүү дээ. Чи өөрийгөө айрлаа хүн то бити тоо гэж бараг мянган удаа ингэж хэлсэн байгаа. Тийм ахал нэг л удаа өөрөө л ойлгохоо тийм байна гэж бодогддог юм санагдсан. Надад амар тань ч гэсэн зөндөл олон хүн ингэж хэлсэн байгаа шүү дээ. Надад ч зөндөл хүмүүс ингэж хэлчихсэн. Ингээд өөрийгөө хайрлаа. Ингээд хүмүүсийн үг бити тоо яг эцэст нь яг ингээд сүултээ нэг удаа л ингээд ухаар дэв шүү. Яг хэдэн настай ч хамаагүй ойрхон эсвэл олон жилийн дараа ч юм ийм л юм талаар ярьсан ш би өөрийгөө хайрлах хэрэгтэй байсан юм байна гэж бодогдсон юм лээ. Яг чи нэг л зориг гаргаад яг тэр алхмыг хийчих юм бол тэгэл ийм амархан байсан юм уу гэж бодогдсон юм л. Тийм ч хичээгээрээ. Гэтэ би одоо яг ингээд хийх гэж явж байгаа шүү дээ. Яг ингээд иймэрхүү юм байна да гэж. Гэтэ ингээд заримдаа амар хэцүү байдаг. Нэг тийм дургүй юм хүчил чигээддэг. Ингээд яг өсвөрнөөс нөхөд найзтай байх амар чухал санагдаад ингээд найзтай хамт байх амар гоо хөгжилтэй тэр хүмүүс миний амьдралыг амар ажралтай хөгжилтэй болоод амар төвшиг тулгуур гэтээ заримдаа ингээд тэр хүмүүсээс ингээд амар хамааралтай байх амар их юм шаардаад ч юм уу энэ хүмүүс баг тэр хүмүүсээс амар шахаж чартаад эсвэл ингээд дургүй зүйлээ тэр хүмүүсийн төлөө хийгээд ч юм уу яг тиймэрхүү аашлаад яг энэ өсвөр насны хүүхдэд байх ёстой зөвлөө эсвэл би жоохон амар тийм жоохон салхи байна. Ер нь өсвөр нас гэдэг чинь ингээд тэр хүний яг ингээд одоо энэ нэгсний сэтгэл зүйн байдал ингээд доктортой болохгүй ингээд хураал явдаг шүү дээ. Тийм болохоор энэ бол хүн болгож гардаг асуудал. Яг тэр асуудлаа чи хамгийн гол нь яаж зөв даван туулах вэ гэдэг нь. Чи ингээд үнэхээр ингээд энэ хүмүүс надад заавал туслах хэрэгтэй гэх юм бол чи том болооч гэсэн одоо ингээд хөгшрөө та. За бас энэ тийм том болоод тэгэхээр чи ингээд энэ хүмүүс ч гэсэн надад туслах хэрэгтэй гэсэн хандлагатай байгаа л байна. Үнэхээр ингээд энэ хүн ч гэсэн завгүй энэ хүн ч гэсэн юм байгаа. Тийм болохоор би өөрөө энийг хийх гэж оролдъё гэх юм бол чи яасан ингээд арай энэ ингээд өсвөр нас гэдэг энэ амир одоо ийм хэцүү ягаа штэ энэ яриад арай баг зөөлөнд авч гардаг гэж бод юм уу? Яг ингээд өсвөр насны журнал найзууд амир чухал штэ. Ер нь бол найзын ингээд байгаа байдал хүрээллээрээ чиний ирээдүйн чинь яг нь бол ингээд баг багаар тодорхойлогдоод явна гэсэн үг. Тийм болохоор ямар хүмүүстэй найзалж байгаа юм нэлээ сайн анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр яг өсвөр насныхаа нөгөө нэг ингээд хортой нөхөрлөл ингээд эрүүл нөхөрлөл гэл одоо ер нь ихтэй нөгөө нэг red flag, green flag гэл амар тэгж байгаа шүү дээ. Ер нь ихтэй таны хувьд одоо ингээд охтуудад зориулсан төсөл хэрэгжүүлэл охтын эрхийн төлөө явж байгаа л дээ. Тэгтээ яг энэ нэгийг хэсэг нь байгаа шүү дээ. Тулгамдж байгаа асуудал нэг сэдвэн чинь нарийн цэвэр өөрөө байгаа. Цаашаа зөндөө олон сэдв байгаа. Тэг ер нь ингээд тэр талаар ингээд үйл ажиллагаа чиглэж хий гэж төлөвлөж байгаа юу? Ер нь цаашдаа амьдралаа яаж төлөвлөж байна? Энэ төсөл маань ер нь бол 10 сард тусахаар төлөвлөсөн байгаа. Яг энүүнийхээ дараачаас бид нар яг нөгөө сайн хэлсэнчлэн ингээд охтуудыг ингээд хитрхи гаднах үзмжээр ингээд үеийнх нь ингээд дээрлэхэд байгаа шүү дээ. Тэр талаар ингээд илүү явд юм уу гэсэн төлөвлөгөө бас байгаа. Тэр яагаад тэгээд дараа нь хэлээ. Гэтэ яг ингээд охтын ингээд ер нь ингээд гадаад өнгө үзмжээр яаж байгаа яг хүүсийнхаа хүнлүүлэлт яг ижил хүүснийхаа хүнлүүл ямар дайраад санагдав. Хөвгүүд нэгнийхээ амар бүлэгддэг. Тэснэ тэрийгээ ингээд тоглоомжтэй гээд нэг тэгээд байдаг. Тэнгүүд нөгөөдөл нь ч гэсэн нэг тоодгүй ингээл. Тэнгүүд охтуудаас өөрөөстэйгоо л нэгнийгаа ингээд дуганд дэмжиж хайрлах хэрэгтэй байтал эсрэгээрээ бүр ингээд нэмж хийгээд байдаг санагцсан. Тэгээ одоо ингээд манай анги хүүхдүүд ингээд хоорондоо хэрүүлэх юм штэ. Тэнгүүд чи ямар охин шүү болцсон гэж мэддэг хөвгүүд. Ер нь нэг юм хүү жоохон юм ингээд доошоо ихэрээл эмхтэй хүн шиг эсвэл охин шиг гэдэл амар тэгдэг. Эмхтэй хүн байхаараа ер нь яхаар ингээд эрэгтэй хүмүүний доор орох хэрэгтэй гэж гэсэн бас бодол амар хаяа төрөөдд ингээд зургуур гэнэ. Би sex самбухт нэг подкаст сонсохгүйсэн чинь ингээд хүний эмэгтэйчүүдийн эрхийг ингээд ярьж байгаа ингээд энэ зүйл ингээд нэг хэзээ ч ярилцах болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар зүгээр л өдөр тутмын энгийн ярианда
чи ямар охин шиг болцсон, чи ямар шалган нуурын, чи ямар хүүхэн шиг зантай энэ үгийг ашиглаж байгаа бол бодол эмэгтэйчүүд өөрсдөө ч энэ үгийг ашигладаг. Тэнгүүд өөртөөгөө л доош нь хийж байгаа тий нөхөр зарим эхчүүд эмэгтэйчүүд ихс нар ингээл нөхрөө чи ямар шалган нуурын хүүхэн шиг мөхөн шигээд өргөөл доош нь хийж байгаа үг хэллэг байгаа яг утгаараа бодод үзэхээр тэгэл би тэрийг сонсчод оо тийм байж тийг би өөр надаас үлээд ингээд охин шиг нэг тиймэрхүү ингээд үг хэллэг амираад зүгээр л хүнлүүл чи ямар муу хааштай хүн бэ яг юм тиймэрхүү тэр жижигэн хүн дээр ч гэсэн ингээд гендер ингээд доромжлол явагдаад байгаа. Гендер ямар нэг ингээд ялгаатай байдлыг ингээд хүмүүс өөрсдөө бий болгочдөг. Одоо ингээд бид нар ч гэсэн ингээд өөрсдөө мэдгүй ингээд гендерийн ялгаатай байдлыг байхгүй болгоё гэсэн мөртлөө өөрсдөө мэдгүйгээр ингээд энгийн үг хэлхэндээ ч юм уу оруулсан байдаг. Тэгж юм бол амар анзаардаг. Тэгээд сүүлийн нөгөө нэг ингээл амар охтой ирэх гээл охтууд ингээл амар ингээл гарч ирж байгаа шүү дээ. Ингээл за ингээл маш улаан ингээд төрлийн төсөөлөх хөтөлбөр охтууд зориулагдсан гингүүд хөвгүүд бид нар ингээ яасан юм бэ гэдэг өнгө үзэмж гарч ирэнгүүт хүний их гэдэг зүйл яг ингээд охтой ирэхээс яг юугаараа ялгаатай болоо гэж амар бодогдож ирсэн аахгүй. Тэгэл танаас нөгөө би физиологийн онцлог тэгэл яг өдрөдөн тулгамддаг ингээл асархуун гээл яг судалгаа нотлогоогоор л ингээ батлагтай гараад ирж байгаа шүү дээ. Тэгээ би нэг юм утсан би охтын чиглэлийн байгууллага тэгээ ер нь охтын төлөө ажилладаг хэрнээ гэтээ би яг нэг юм амар баримтлагдаг нь би хязгаарч ингээд охин юм чинь энд одоо арай зүйлэн бай эрэгтэй юм чинь нэр хатуу бай гэдгийг ерөөсөө харгалж үзэхгүй яг тэгж суурьс эхэлж байгаа юм уу өмнөх нөгөө нэг анги минь хандалж бодлоо ч одоо ир юм байж яалаа малаа гэх юм хэлчихсэн одоо л үртэхгүй яг ингээд хөвгүүдтэй ч тэр охтуудтай ч тэр золготой үртлэг өстөлэг өстэл яг цохиолыг тэнцээ тоглож байгаа. Хүн бол тэгэл хүн шийдлэх хэрэгтэй шүү дээ. Тэр нь хүүс юу яг хин хамаатай. Тэгээ манай ангийн байна ингээл намаа чанга ингээл нөгөө эмэгтэй хамнаа зөөлөн зөхөн шүү дээ. Тэгвэл яг тэр хэмжээгээр л зөөлөн зөхдөг. Тэнгүүд нөгөө нэг чанга зогч байгаа нөгөө л юм хөрх юмтай өвдөөд өнгөрөхгүй. Та тоглолтоо ч гэсэн тэнцвэртэй тоглоорой гэж. Зохиол адилхан зохих хэрэгтэй. Тий. Эртөө ч хамаа зөөлөн зөхж байгаа чи тийм мангартаа чанга зохио. Би ихтэй заримдаа ангийнхаа нөгөө сүүл үед амар нөгөө нэг сахилгуудад хамраалаа. Ангийнхаа ментортай амар ноцолтоо. Энэ хавар юу их сонир олуулж шүү. Тий, энэ хавар аягүй сонир байгаа. Би өглөө хичээлээ явж нэг юм харсан ингээд стөрийнхээ үерхэд яг урд ингээд хөтөлцөө явж чадахгүй. Тэгээ би ингээд улаан шугам ундаа сараа завдаг байхдаа улаан шугам ингээд амар завгүй байх хэрэгтэй гэж бодсон чинь шал дургүй ирсэн. Өглөө бүр амар гой гэрээсээ гарсан чинь госоодыг хараад дургүй ирээ. Хавралцсан байлээ. Баахан хоёроо л байлээ. Харсан чинь хавралцсан байлээ. Хавруулаад хүмүүс ингээл амар завгүй байгаа шүү дээ. Ер нь ингээл танаа ингээд төсөл иржээд тэгээ та бас төсөв бүр суугдсан шүү дээ. Тэг ингээд бас ингээ айлын олон охинтой хүүхдийн баган тэгэл гэрээ айж тэгэл амар завгүй байгаа. Энэ бүдийг яаж зохицуулж чинь? Ер нь ингээд амар завгүй байх туртай юу? Үгүй би бол зүгээр орон дээр ихтэй туртай. Анхнаасаа зөв юмнуудаа ингээд төлөвлөгөөнийхөө дагуу хийчихээ. Миний мөрөжил ер нь бол ингээд тэг ингээд цагийн уян хатан хэрхэн чи цагаа зөв зохицуулах вэ? Ер нь бол тиймэрхүү юм жоохон илүү ордог гэх юм уу? Цагийн менежментийн талаар илүү сулсан. Тэгэхээр яг за би энэ нэмийг энэ цагт ингээ хийчих юм бол надад дараа нь ийм их цаг гарч ирэх юм байна гэд. Ер нь бол нэг юм ингээд хитрхэн удаа хийх дургу гэх юм уу. Хийх ёстой байх юм бол ингэж за маргааш чи нөгөө тэр чи дараа хийчих гэхгүйгээр хийх ёстой л бол тэр үед нь тэр цагт нь хийчих юм бол дараа нь ингээд миний бие чих амархгүй ингээд би нэг хийгээд босцсон юм чинь би нэг ингээд даваа гарцсан юм чинь ингээд дараа нь хийсэн ажлаа харахад хүртэл цаанаа нэг гоё урамтай энийг би нэр хийцэн штэ гэж нөгөө судалгааныхаа үр дүн харчаад ч гэсэн энэ нэг ингээд бид нар хийчлээ гэж өө гэж бодоод яг ингээд бидний манай клубын нэг онцлог нь гэх юм бол ямар нэгэн том хүнээс хараад бус эсвэл ингээд тийм биш яг ингээд охтууд өөрсдөө ингээд хүслээрээ юм бол байгуулсан. Өсвөр насны охтууд гэхээр 14-өөс 18 настай охтууд маань илүү ингээд илүү үйл ажиллагаагаа ингээд авч явдаг. Ингээд бусад их нар маань завгүй болцсон болохоор ингээд бас ингээд адилхан сургуулаа төгсгөөд ажил төрөл хийгээд заримгаа тэгшээд төш авсан байна. Тэгээ илүү ингээд өсвөр насны охтууд маань хийж байгаа болохоор ингээд хүмүүсээс илүү тийм гоё хүлээж авч байгаа. Тийм ээ. Тэгээ өсвөртөөс хүмүүстүүд яг ингээд томжуудад үүсгээд хэмжээний төсөл хэрэгжүүлээд ингээд бичээд бүр бичдэг гэдэг чинь амар ажил байхад бичээд хэрэгжүүлээ явна гэхээр үнэхээр мундаг байна тий. Бүр ингээд бараг хийх томжуудтай бараг дүүцүүд болж ирж шít. Антими клубын охтуудыг харахаар мундаг шүү гэж бодлоо. Бахархаал үгүй. Хаяа харахаар има цагтайх болохоор дургуур гэлээ. Тэгэл яг има цагтай ичгээд манай нөөл гэж харагдаад л байна охт төрхөө.
Тэр цагийн менежмент айгүй чухал гэдгийгсэн шүү дээ. Ер нь та энэ дадлаа яаж ингэж өөртөө суушуулсан бэ? Би өөрөө ингэж амар сэлэн задгаа. Өөрөө ингэж бас ингээл асуулт билнэ гэж айгүй байдаг гэсэн ингээл дараа нь тэгэл дараа нэг өдөр бүр ингэж 24 цаг суусан тэр өдөр нь багтахгүй. Би одоо ингэ 3 хоногийн нойргоо явж байгаа. Ерөөс ингэж зохицуулж чадахгүй нөх юм уу? Ингээл за ингэндээ дараагийн удаа гэсэн чисэн дараагийн удааг адилхан л үйл явдал татагдаад ер нь би яах ёстой вэ? Зүгээр яг ингэж эхлээ ингээд бичин заяа. За би яг энэ цагт ингээд бүх юм аягээд босчих юм. Тэр үедээ би яг хийчих гээд. Яг тэр хий гэсэн цагтаа л яг ингээд үнэхээр ингээд бүр ингээд хуцаа орлмаар санагддаг шүү дээ. Хаа ингээд зүгээр ан дээр хөвтөл хуцаа орлоод кино үзмээр санагдаад. Тэггүйгээр өөрөө өвстэй ч хамаагүй бусаа хийчих нэг удаа. Тэгм бол тэр чи яваандаа ингээд нэг нь 2 3 4 болоод тэгээд яваад болт юм да. Яваандаа ингээд өөрийгөө л ингээд хүчлээд ингээд жигнэс өвсдөж босч ирж байгаа л хийхэд юм болно да. Тэгээ танай клубын охтуудад та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье. Тэгээ дараагийн төслөө ингээд гоё хэрэгжүүлээрэй. Тэгээд би хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Чамайг хамтарч ажиллах маш их гоё хүсэж байна. Тэр яг таны зүгээс яг өсвөр насны охтуудад юу гэж хэлж ямар мессеж өгмөр нь одоо хоёулаа шууд ингээрээ тэгээрээ уриалгаад явчих. Хамгийн эхлээд охтууд маань ариун цэврийн хэрэглэхээсээ битээ хичээсэй. Ариун цэврийн өрөөнд орчоод ариун цэврийн хэрэглэхээсээ эсвэл худалдаж авахаасаа эсвэл ингээд хэрэглэж байгаа хин нэг битээ шалгасаа гэж хүсэж байна. Ариун цэврийн хэрэглэл гэдэг чинь шоолоод авах асуудал биш. Хүн болгонд л гардаг асуудал шүү дээ. Биологийн хэрэгцээ. Тийм хахад ингээд нэгнийгээ шоолоод эсвэл гадуурхаа тэрнээсээ болоод ингээд ямар нэг асуудал битгий үсэлсэл гэж хүсэж байна. Тэгэхээр надад энэ дээр нэг хөрхөн гэсэн хөвгүүд энэ талаар ингээд амар баг охтууд бусад охтуудаас илүү ингээд амар ойлгодог. Өмнө нэрсэн ядарч байгаа өвдөж байгаа хэцүү байгаа гэдгийг амар ойлгоод тэгээ нөө хэлж чадахгүй хичдэг юм шиг хөвгүүд амар хичмхий ихтэй ингээд амар сайн ойлгоод айгу тусалдаг юм шиг санагцсан. Тэгээ тийм хөвгүүд ажиллаа шүү. Тэгэл охтууд маань өөрсдөө шалах байх гэдэг. Өөрсдөө ингэж доошоо хийхгүй өөрсдөө ингэж хийж чадандаа гэж итгэсэн юм аа хийгээ явах юм бол хийж яваасай л гэж хүсэж байна. Тэгээ мөн бас өөртөө гадаад төрөх болны хин нэг үг хэлээр доромжлохгүй байх те. Яг чинь санагцсан бол чи дотроо л битээ тэр муухай үгийг хэллээгээд чи ингээ сайхан санагдахгүй хэлэхгүй залглаа гэдээ бас чамд муу юм тохиолдохгүй. Тэгээ ер нь бол хин нэгний сэтгэлийг битээсвтэйгээрээ. Тэ төгсөөр. Ингээд чи юу өмсөхийг хүсэж чинь, юу хэрэглэхийг хүсэж чинь, тэрийг хүссэн үедээ хүссэн цагтаа хэрэглээрэй. Хин нэгнээс хараад биш. Өөрийнхоороо чөлөөтэй байгаарай гэж хүсье. Хамгийн сүүлд нь өөрөө хамгийн их хайрлах хүн бол охин чи өөрөө учраас өөрийгөө хамгийн их хайрлаарай. Өөртөө хайртай байгаарай. Энэ удаагийн дугаарт маань манай гүнж төвийн Октийн маллалын хөтөлбөрийн яг төгсөгчдийн холбооны зохицуулагч Эрдэнэ Жаргал буюу инхүүлэгч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ ярилцахад маш таатай байлаа. Тэгээд үйл ажиллагаанд нь, ажилд нь, амьдралд нь бүгдэнд нь аз жаргал сайн сайхны хүсье. Энэ ямар ерөөл юм шиг болчихоо. Баярлалаа. Хамт ярилцах гоё байлаа. Тэгээд октоудаа ч гэсэн хүүхдүүдтэй ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэж найдаа. Баярлалаа. Тэгээд манай дугаартай байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд би бас амар гоё юм хэлье. Би мерч таасан. Манай логотой юм мерч гаргасан. Тэгээд та бүхэн авахыг хүсвэл манайх giveaway зарласан байгаа. Тэгээд giveaway идэвхтэй оролцоод ер нь ингээд асуултандаа зөв хариулсан нэг үзэгчтэй бэлгэлэхээр асан. Тэгээд ийм гоё мерч таасан. Гоё гэж. Баяна. Би айгүй та ялаад үгүй штэ. Айгүй шударгаар өгнө. За. Дугаартай байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Дараагийн дугаар уулзъя. Баяртай.